самт бичлэг би бараг 2 сар боллоо. Намайг үнэхээр хүстэй. Тэгээ би ягаад ингээ бичлэг хийгээд байгаа юм бэ? Завгүй тэгээд бас тэгээд шинжлэх юм ингээ зав болчихгүй. Тэгээ өнөөдөр бичлэгээр би geometry dash sharp area гэдэг яг энэ төрлийн тоглоно. Тэгээд энэ 3 үеийн бүгдийг нь ялтад байгаа. Яагаад энэ 3 үе гэдгийг би гайхаад байгаа. Энд тоглолт нь баг 20-30 үе гэдэг. Тэгээд developer нэгээд энэ тоглоом масчлал хийлгүүлээ тэгээд ингээд зүгээр гэдэг эрг гамтад дэстрэлдэг үе юм яагаад л тэгээд гэхдээ өнөөдөр мэт энэ 3 үеийг яг давах гээд үжин. Тэгээд бүр чадахгүй байх юм бол энэ 2 үеийг яасан. Тэгээ бүр чадахгүй байх юм бол тэгээд энэ үеийг тэгээ бүр гэхгүй чадахгүй байх юм бол бүр ингээд талын тийм гэхгүй. Тавьж таглаж яастай би яаж чи 2-3 үе яа. Би яагаад хэлж чадахгүй байгаа юм бэ? Тэ? Би бичлэг хийх юм нэг зүйл хэлчихээ заяа. Та миний бичлэг үзэхдээ 0.4% subscribe дарсан тэгээд бос 99.6 бардаггүй байлээ заяа. Тэгээд бас 0.4% л бас үздэг. Бас 99.6% бас үздэг нэг бичлэг нэ. Тэгээд та тэгсэн ч хамаагүй л надад та би 3 савтай олцсон байл яагаад ч юм тэгээд манай аав агаа тэгээд нар тэгээд хөөс тараг бүр амлж ийн өөр. Би амлж ийн. Тэгээд итвэш нэхья. Би тоглоом ингээ өрөг хөлбөрийн тоглож байсан. Яа энэ copyright байхгүй гэдэг copyright авчихгүй л гэдэг. Энийг биш болтглаа. Энийг биш болтгоё. Тэгвэл copyright гэж магадгүй шүү дээ, тэ? Нэжда. Түрүү чагараа дуус. Ой, ээж. Буцаад ирлээ би. Энд copyright гэж магадгүй. Ямар ч удаа хугацааны турш бичлэг хийх зүйл үнэхээр хүртаарай. Та болов тий лайк болон сабад арчаарай. Би рандом юм чивж яхин тэгээд за ямар ч нэг зүйл хийчихье би 7 хоног болгон бүтээшээ өдөр нэг л бичлэг хийн заяа. 7 хоног болгон бүтээшээ өдөр би бичлэг хийн заяа. Окей. Тэгээд би 50 саб хүрхээрээ тэгээд 50 subscribe үзэгчдэрээ болохоор өөрийнхөө царайг харуулна. Одоохонд 3 сабтай л та. Тэр ерөөсөө танихгүй хүн тэгээд тэр танихгүй хүмүүс би амлж байна. Тэгээд чиний амлаа төвлөрөө тэр 3 хүн дашиг хүнд баярлаа гэж хэлээ. За юу. Тэр 3 subscribe дашиг хүнд үнэхээр их баярлалаа гэж хэлээ. Ана амаа дараагүй нэрнгэсэн шүү. Окей. Oh no. Ямар муу хэлцвэ би нэрээ. Хамби. Сайн нэг юу? Сайн нэг юу хийсэн штэ нэг шинэ гуруулцаа нэг амар хурдыг бадаг дараагуудыг нэг амар нэг шинэ хурдан хөдлөөд байсан тэр юм маш энэ ч гэсэн амар нэг бүү. Хаанаас гараад байгаа нь бүү мэд. Яг унах шиг цай ямар чихта. Гэтэ ягаад ч хатар унаагүй. За энэ амар юу бүү. Энэ юу юм бэ? Энэ гуруулцаа юм ингээд энэ тэрүүгээр л ингээд юуад байна. За эстондас эхлэе. Болж гинэ. Гэтэ нэлээд ажгүй явуулчлаа штэ хөө. Энийг 51 хүү. Би талыг дуусгачлаа штэ. Юу? Маамах юм байлуу. Хард үн бүр амар хурдан бүр тэгж оддог байсан штэ би.
Үгүй юм шиг. Та тий. Аяа төглөө. Ихтэй хоёр үеийн би ер нь тоглолын бичлэгнээс үдчихээ ер нь нууц зоос нь хаана гэдэг юм би бүгднийг мэднэ. Амтай жиний хаваар бол штэ гэдэг. Сайн нэг би зоос авсан штэ эхлэхдээ тэр чинь нууц зоос би бүр хэлхээ мартчихсан явж штэ тий. За энэ нэг түлхүүр аваад байд. За түлхээр наад салцсангүй. Уучлаарай би түлхүүрээ наад салцсангүй. Амцсангүй би. Одоо ингээд энэ зоосыг авч чадахгүй. Гэтэ яг хөвдөө болно л ичтэй яаж удаа зүгээр ялцсан левел болно штэ тий? Болно ичтэй за. За энд ингээд зоос идэв шүү. Энэ эхлэхэд одоо нэг ийм нэг юмнууд байгаа штэ нэг хадаа штэ. Дээр ингээ хадаа штэ нэг зүрүүч нэг квадрат шиг байгаа штэ нэг хаалттай адилхан. Тэр квадрат юу квадрат тэгш үнцгтэй байгаа штэ. Тэр тэгш үнцгтэй нөгөө нэг юм улаан өнгөтэйгээ тэр улаан өнгөлөг нүсрээд тэр үед нууц зоосны идэв шүү. Дөнгөж эхлэхэд их жоохон байж хаад хоёр дахь тэр тэгш үнцгтэй нэг хадаастай үе. Хадаас гэж л та тий болно л үстэй найзуудаа. За энэ зоос яш хацаа. Одоо би энэ зоосыг яаж энэ түлхүүрийг аван заа юу заавал. Яг үжүүлэгч яах гэдэг юм аа. Тэр хулаа юм байгаа штэ энэ дээр ингээд авдаг байхгүй юу? Би энэ ихтэй хоёр үеийн амар сайн мэднэ. Гэхдээ би яаж чаддаг вэ? Би энэ тоглоом дээр дайжгүй ч гэж. Энэ тоглоомын энгийн хөлбөр дээр нь би бүр дайжгүй штэ хөө. Энгийн хөлбөр дээр нь дайжгүй тоглолтдог. Гэтэ ямар ч юм даваагүй л дээ. Хуучин тоглож байхдаа амар тоглож шүү. Би 6 үеийг гүйцэтгэх шүү. Яг 2 хард үе, тэгээд 3 нормал үе, тэгээд 2 easy үе дуусгах шүү. Гэтэ би нэлээд дайжгүй тоглож байгаа ч дээ. Би 6 үе дуусгасан штэ. Би 7 болчихж байгаа юм болов уу гэхгүй юу гэдэг. Ингээд 2 easy тэгээд 2 normal тэгээд 3 үгүй 2 hard ясан тэгээд 6 болж чинь 3-ыг солиорч юм бэ. Би энэ тоглоом чинь нэлээд сайн тоглолт юм да. Яагаад амар өлтөд тоглож чадхаа болчихвоо. Яг хүүхд чинь харж гинүү. Зүгээр хамгийн амархан үе. 60% явчлаа. Дэжгүй хөө. Би ер нь одоо тэгээд 20-30 минутын бичлэг хийхгүй нэг одоо нэг 15-10 минутын бичлэг хий одоо. Энэ үед нэг boss fight дээр санагдаад ах юм. Би баг энэ үеийг мартчихсан байх юм аа. Нэг boss fight дээр гэдэг үгүй юу? Boss fight дээр санаад ах юм би. Яг техний үеийн давчих л та тий. Би бас fight дэсэн бэ. Би дарсан штэ. Утаан дарах штэ юм болов. Би зүгээр шул дараад өгч штэ. Сүү тэхлэлдээ дүгдэг. Би нэг синтекс. Энэ хоёрыг яач хэл та. Энэ хоёрыг асууж л дээр хэдэн хувь явж байгааг нь би харагдана. Prestart. Бүгд нэрнүүд нь бүр дуудах мартсан байж тээ. За ихтэй үн press start санагдаад байна. Тэгээд хоёр дахь knock down гэдэг үлээ. За би сандгүй. Нэрнүүд Яа, би ямар
За мууцлаарэ. За бас файт нүр тулхан дээ. Удаан дарах штэ юм бэ штэ. Энийг ямар ивгүй бэ? Энэ робот чиг юм. За би онгоцтой үеиг амар хийжтэй гэд энэ нэг зоос идэм бас мэдчихэж байна. За синий шилтас зоос идэв штэ санаж байна. Ингээ бас өгсөө. Үсэр завхгүй бол бас болдгоо маа. Тэ санаж байна бас. Юу яг өгч төө. Би сүүлийн зоосыг амааргүй байна. Сүүлийн зоос миний ишгээд аяарч хөрөхгүй. Тэр сүүлийн зоос тэр дээр байхгүй. Миний ишгээд аяарч хөрөхгүй. Yes! Гэтэ үеийн тарсан. За хоёр хол юуг нь авчлаа л та. Гэтэ зүгээр. Yes. За миний пресс стартын юу? Энийг зүчээ. Тэгээд бас бодгаа яа. Юу 11 минутын бичлэг болсон байна. Шал. Яг би өнгө шилмээр ах юм. За одоо өнгө шилэх юу ч алгадаа. За одоо хамгийн хэцүү юм. Тахгүй зарлтнаа. Power trip гэдэг үе. Power trip-тэй би өгнөд 2 юу харсан. 2 зоос харсан. Тэгээд тэрийг нь яаж авдаг юм бол энэ ихтэй 2 үеийн би бичлэг нь үзсэн. Тэгээд энэ хамгийн хэцүү үеийн бичлэг нь бол үзээгүй. Ямар ч ихний үеэ боллаа шүү. Ихний үеэ болтаасан. Бас том өөрчлөлт орлоо. Гэтэ нөгөө хоёр дахь үеийг би бүр 80% явсан. Тэгээд энэ үеийг 51 явчих. Тэгээд амар л явж байгаа ч тийм би. Тийштэй би. Бас энэ нэг зоос харсан. Нэг ид хавар тий. Энэ нэг зоос байгаа. Тэрийг бас яаж авдаг юм бол. Тэгээд одоо 2 дахь үеийн л тавь л та. Заар хэлсэн 2 дахь үеийн заар авчих юм байна. Йоо. Тийм хэлгүй дээ. За. Яг шинэ жилээс өмнө ер нь 10 сар бүрэх хэрэгтэй л гэж бодож байгаа л да. Шинэ жил болохоор өмнөд баг хэдэн өдөр болгож байгаа би өнөөдөр шинэ жил болоход ингээл 4 хоног л болж үлдчихлээ шүү дээ. Шинэ жил болоход ингээл 4 хоног үлдчихсэн. Тэгээд 7 хоногийн бүтээсээ өдөр л ер нь бичлэг хийж шүү заа юу. Тэгээд хагасаа өдөр хийчихлээ заа яах. За энийг нь авахгүй чи л та болно л үсттэй. Яагаад энийг хийчихвэ би? Яа. Би өөрөө түлхүүрээ авцсан гэж бодод ингээ хийчихээ алгүй тий. No. Дэжгүй явж шин даа. Энэ тоглоомд дэжгүй даа. Гэтэ яагаад өнөөдөр суух гад байна. Авсангүй ч гэсэн арай дээр даваад явчих юм аа. За ингээд явчихлаа. Зүгээр төвлөрүүлж өгвөл дуугуул. Тэгээд ижил би ялцсан магадгүй шүү дээ тий.
Өвчлээ. Яаж нэгдэг үеэл давлаа тэгээд гэтээ гайгүй явчлаа би те. 3 дахь үеийн тэгээд таалах үеинд очилаа шүү дээ. Яаж энэ үеийг бичлэгээ удахгүй дуусгах гэдэг. Тэгэл энийг ялцах юм бол тэгээд амар азтай болох гэдэг шүү дээ. Одоо өвчих юм бол тэгээд бичлэгээ дуусгах одоо. Тэг ялцах юм бол яг уу би амар азтай болно шүү дээ. Тэгвэл төлдрүү тий одоо. Тэжгүй. Одоо би ямар ч суналдаггүй. Зүгээр л ямар ч суналдахгүй юу би. Саби яагаад ингэж хийв үзэгдэл газар дээр очив? Би хахтай байна гэхгүй юу? Хахгүй шүү наадах чи би бас амлаа. За ингэ дуусгаж за. Өөр үгнэ. За энэ удаагийн бичлэгийг ингэ дуслаа. Тэгээд ихний үеийн би 100% батны үгүй альбрек зэн амархан энийг нэг хийж өгсгүй мод тийрлээгүй. Энийг 60% гүжигтэй шин байжгүй. Тэг хамгийн их үеийн 51% бүр талын дуусгасан. Тийм. Тэгээд энэ удаагийн бичлэг ингэ дуслаа. Лайк болон сабскрайб та нараа сайн дараарай. Тэгээд бай. Энийг стартч.